За сайн байна уу та? Сайн байна. Сайхан зогсож байна уу? Сайхан зогсож байна. За, бороо хоор их байна тань. Оо их байна, их нугуургаад гоё байна. За. Энэ жил ч одоо өмнөхөөсөө бол дажгүй. Дажгүй гоё байна. За. Таны үйл ариун байна уу? Ариун олцол үрзэндээ. За, би одоо энэ бөөгийн тухай сонио хачин гэдэг подкаст хийдэг байхгүй юу? За. Тэгээ та манай нэвтрүүлэгт орж ммаш их баярлалаа зөвшөөрсөн. Та өөрийгөө эхлээд нэг сайхан танилцуулаач. Одоо уул нь би бол одоо өмнө зайнгийнх одоо ингээл их ясаа төрсөн ингээл дөрөвөлээ. Тэгэл өргөж авсан 5 хүүхэдтэй хүн байж. Тэгэл тэнд дотор тэр уюудам дамжсан тийм хүнээ чинь заавал өвлж авдаг тийм хүн би байсан юм байж. 4 хүүхэдтэйсэн. Тэгэд одоо би 17 тоо тэр галзуураад цагаан нуурын сумнасаа шүүний өдрөгөө давхиад. Одоо энэ тэнгис соголог ус 10 гараад. Тэгэж яаж галзуурсан мэдэхгүй юм тусааж тийм хүнээ гарт ороод. Тийм байсан. Би аавыг чирхэн мэдгэжсэн манай дүү явж аавыг дуучирсэн манай хүрэг ах хоёр. Тэгээд дуучирсэн би ууч мэдгүй хөвтчихээс манай арцсан нэг аяг усмороо нэг 3 чимх арцыг гээд 3 халбог сүв хийгээд тэгэл надад өгсөн би дэн дум мэд өнгөт лав харил гэж босч ирсэн гэж байна. Тэгэл хариг гээд буссаад нэг аймаар өөтөм өнгөн мөгстэй байсан. Тэгэл гар шээсэн мэн л набуг том хийгээл унс. Тэгэл орж ирэх тас ухаан хаагдаг. Тэгэл яг зүг зүгээр лав тэгэл мөрөн дээр сул аваад хариддаг баг. Тэгэл аваад харьсан л яг гэдэг гэрт ирсэн ч юмс хаагдж байгаа. Тгийж хүн чих сонин тгийж байгаа л тгийж өөр тань өхөр ховслаад. Тэгэл зүглэсэн цаа онгод тэнгэр тач бөөлээд. Тэгэл хүн тэр зам бараагаа алдах гэж тустай болж галзуурж бас сөөлт нь яг удаган болохоо сэргэл ичтэй юм байв хүн ч яагаад гэж авсан тэр урд нь явж яасан цааш хүн ямуудаа харахад бол ичигдэс хүрдэг. Тэгэл явал 10 тэр хавра би яг хэрэн тахилган дээр очиад аав хуур ягаал гэл манжиг холбал надаа яг удаган болгож өнөөхөн гэсэн би тэн дээр явж нэг түүхтэй юм байсан юм. Тэр нэг яг тэр энэ одоо энд байгаа. За. Тэгээд тэр тэнгэрэнгээ оорочаад. Ингээд одоо би засаа одоо минь охин ирээ тэгээд бүүлнэ би баг хүнчтэйг аймаар яаж байсан. Одоо би яаж бөөлөх юм бэ? Яан гэсэн зүгээр минийхэн аавтайгаа манж болоод бөөл гэсэн би засаад ир онгодоо битгээс сар гэсэн би засуудаг байхгүй. Ингээд энэ хүн болоод дээшх нь тэгтээс зэрэг энэ тийм зүрх тийм мөнгөн тол байсан юм. Тэгс нэг ял хүмүүсарыг ис ийм гарч ирдэг байхгүй. Тэгс энэ ч уруу ухаалаас 2 хурхтал ийм тол ийм нугаа юм л гараад ирсэн. Газар дуураас. Оо за. Тэгс энэ аав ийм болчлаа онгод та ийм юм болчлаа гэсэн. Хааст минутын ёсон нэртэй сүртэй. Ёстой мундаг наач дээр хүн ховулсан мөнгөн тол байна. Минийх ёстой ховулсан ус нэртэй ёстой айлтууд болох юм аа минийх ингээл аав юу гэж ийм болж авсан хай хүнийг учиртай наач нэг надад өгсөн одоо энэ байна одоо би тэр 17-д энэ нэг болж авсан хавуур 6 сарын 9 байлаа тэр үед очиад. Шээсээ хотны энэ л цогж юуг ялцсан ингээл хумсарын ас хатах юм байна. Энэ дэм зөөлөн зүрхтэй байсан юм. Тэгээд энэ бүүсээр атлетик хатон зөөлөн хатаа гэдэг нэг тасраад өмчсөн. Тэгээд энэ одоо улж авсан анх үйлээд улж авсан тоол юмнээ. Тэгээд анх гээл хуурт тараа тэгээд манжиг холбоо суулаа. Суусан хүн ч өөрийгөө мэддэг юм байл. Тэснэ ихлээд яасан урд нь аймаар тэнгэр юм шиг талаа цэнхэр юм таачихсан. Тэгсэн утын бөөлөж байгаа юм дилийн байлгүй тэгээд будал суугаа юм чинь өөрөө. Тэгэл байж атал тэгэл гүнээс гүнгээл нэг юм аваад нэг хүн харанх юм урцсан. Тэгээд тэр шинэ бөөлж яасан тэр юугаа мэдхүү. Тэгээд бөөлж яасан тэгэл тэр болсон. Тэгээс нь харин буугаал ирсэн. Тэр харанх нь хүн ороо бууж ирдэ юм байна. Тэгсэн би яав уу гэсэн юм. Тэгээд би амар гоо хөнгөрөн тусд юм байла. Тэгэж бөөлсөн. Тэгэл 90 он дотроос тэгэж бөөлэл. Тэгээд тэр өвлөө тэгэл тэр хаалцсан даваад тийм нэг онготой газар тэнд очиж тэнд өвлждөг байсан манай. Тэгэл тэнд өвлжээд 12 сар болж байх тэр нэг гав яжсан агуан самдгийн их 50 гэж нэ Чингис хаан дүр кино жүжигчин байв. Тэр хүн авгаанд баяр магнагаад. Тэр хоёр хүн ааваас гүйж ирсэн бас чинь охин амар чадaltaй. Чи охиноо надад
охиноо чав засал хийлгээд. Тийс нь одоо 17 тэг юу ч мэдэх юм чинь тэр усаа дагаад Улаанбаатар хот орсон. Тэгэл тэрээ ямарч гоё болов ямар манар хөдөө гоё ширээ амир ялцаасан. Би тэр үед удаагаа ихтэй. Тэр үед оцсон тэгээ ширээ дүүрээ юм байна. За их аханд үедээ буш идэж уйлан дуртай идэлгэн. Идэхэд ам жижиг болцсон юм шиг болоод. Нүүрэн томуу болцсон юм шиг болоод нүүрэн халуу шатаад. Хөлс гоож дуу гардаггүй. Тэгсэн цайд одоо хурдан бөөлүүлээ болих хөө. Хурдан бөөл тэгэл уцраана бөөлүүл болих. Заах дүүнийг хоолнд иддэг юм ихлээд ах танаа юм хийч тэгээд би дараа нь хоол идээ гэл. За тэгвэл тэг гээл тэгс нь юу бэлтгэхээс нэгэл явган аав бэлдсэн хоортой нэг иймэрхүү нэг онгот точаал онгодоо ягаал 5 гон бэлдээл яг та бөөлөл тэгтээ бөөл хоол мэддэг бөөлөд буусан. Тэгтээ тэр чүтгэр гэдэг чи хүнөө жуулаадсан гэж жуулаадаг юм байл. Тэгээд тэр айл юу байна ямар байна тэрнээ нь бол яг бөөлж яхад бол би амманч хөдөлдөг. Кэрдэ өөрөө мэдч байсан хэрэг эрдэ босч байна уу гэд би босоо кигалид гарамж хөдлөх ам хөдлөх сууж л байна уу гэж өөрөөгөө боддог. Тэгтэр бол эрдэ надад иглээ та манай хөтө тэгдэм тааж гар таны юм байсан хэрэг бөөлж аваад эн чигээрээ босон хараад байв тагна. Би мэддэг кэрдэ гарамны дээл юм боддог байл. Тэгэл тэр онгод өчвч тийм тэгэл би тэр айл бүх юм хийж өгөөл яах вэ тэгэл тэр үед ирсэн. Тэгэл тэрнээс хойш нэг хүн мэрэг төлөг энэ тэр юм хийж өгөхэд бол эрдичээд би хийдэг байсан. Тэгэл хүн амьтанд юм яаж өгдөг байсан. Тэгэл аав авчаа хутаас наашаавал тэгэл тэгж атал тэр ааваас л аав найз нэг тусаа тэгэл танилцал утсаар гэл яриад ийм байна тий та тэр өмбөн зайранг охин хөхрөөдгөн гэж миний тантай яримаар гадаад насаас ярьдаг. Тэгэл одоо 30 гараад одоо энэ жил 40 хүрлээ 30 гараад тэгэл явж юм чугаас хөрөн та хүрэл тэр одоо бөөлээд удахтайгаа зэрэгсэл урах шоошавал хүн амьтаа танилцал ирэхтэйгээ зэрэгэл гасаны өөр хаглаа ичиг юм гэж үгээ болцсон юм байв. Тэгэл ямар ч игээл таникад өөрөгтэй л очсон одоо ийгтэй тийм байна. Гэхдээ одоо чөтгөр гэдэг чи аавда хүнээ өөрөө биш цаанаас нь хийлүүлж байгаа хүн санаагаараа хийлэг ганц над гоё юм тэрэд хүн ганц 100 удаа юм нь болохоор тэгээд хүнд ийм юм хийж өглөө тэр хүн яг миний хийсэн өн болоо яа тэр чигээр болохгүй болчихно. Тэгвэл энэ чинь одоо олон хонгоолон тусцаа явах хүн юм хийгээд хэдэн хоног гэсэн тэр өндө цуцаад эргээд баярлж ирж байгаа тэр шиг гоё юм байх гэдэг нэг хийгээл явал ийм хүн төгрөг өссөн усууч нь эргэж тэр усууд нүүр хараг найз нөхөдгөө болно магад тэрнээс их зовдөг. Тэгэл яг удаа хэдэн хоногод хараад танаа юм гэж би хэлэх юм байна гин тийг гээл хэлэхдээ зэрэг болоод яг л миний хэлсэн юм яг л тэр усууд нэг л надтай нэг уулзсан хүн юм хийлгээл ирсэн хүн болвол эрдэ надтай найз нөхөд ахад байс илүү дотх нь болдог. Тэгэл уучаал яг доглаа гэсэн бол 7 хоногоос урд 3 хоног гэсэн бол 3 хоногоос урд л миний онгодоо хийсэн үгүй миний хийсэн бүгд тэр усууд болж л байдаг. Бүгд баярт хүргэж л байдаг. Тэр өндөө бол бас аав тийм гоё аав их тэнгэр тааван тийм онгод тэнгэр их шидэтэй юм байгаад би яг үнэхээр бөөлөг хүү юм байна. Тэгэл яг ийм онгод гэж ийм байна гэдэг би тэнд гойлгаал. Тэгэл удаа бол тэр өндөө яг л надад сайн хийдэг юм гэвэл одоо би ховос тэн дотор ховос амар юм байг. Ховосоо болвол хий. Тэгэд хатуу юм бол хатуу юм ихт бол баахан хүйцээ. Тэгтээ ав хийхэд бол хийн. Тэгэл ирдэ мэрэг яг мэрэг татахта болвол тэгж болох худлаар хэлж үзээгүй. Тэгэл ёстой мэдгийг тэр онгод тэнгэр төвчрөх учиртай хүнч байгаад гэдэг мэрдэ минь тэр бүх юм бол ирдэ юм хүнд юм хийж байгаа бол тийг юм гээл эрт аюул гоё тэр усууд танд надад хайрцсан нэг жил юм Улаанбаатар хотороо бас нэг тэр бол эрдэ хүн онгод тэнгэр шууд эрдэ хүн худлаар үйлдэг байна гэж бод хэлэхээр юм байсан. Тэгсэн тэр Улаанбаатар хотод нэг айл нөхөр нь яваад 12 жил болсон. Хөөн Улаанбаатар хотод 1 дугаар имлэглөө 2 дугаар имлэг юм билээ. Тийм баяр тулг гэдэг эмчгүй тийм байсан. Тэгсэн яасан цаа гэж би буудалд 15 цагаан 15 мянган буудалд оруулж байгаа юм чи тэр хүн. Тэгээ буудалд оруулж юм маань хийж өгсөн. Тэгээд юм маань хийж өгөөд тэгээд цаа гэж таад тэгсний энэ миний хүрэмдөөс манай гэртээ нөхрөө нүүстгээс шилэт малгай гал тэр хүн үйл ял зайл. Тэгсэн цаа гэж мэгээд яах вэ та
дугаас дулаахан хууцд хөрөхгүй. Их хүртэл хүрээл ирнэ гэж та зовлтгээд үүдэл итгэа суужаа гэсэн. Тэгсэн ирээл гэртэрэл 4 хонжаадаг. Тэгсэн манай аав ирсаа чинээ тэр утсан айл ирж жав. Охин гадаа тамдирдаг Америкт. Охинтой ирж аваа гингээл. Тэгсэн үн нэмсдэг юм байгаа. Юу гэж би гэртэрэл 4 хонжаа. Тэгээд тэгсэн тэр хүн ирсэн ус миний юм сайхан дүүгээл үүлээ надад тэрүүрэл авсан. Охин манай ээж өстэй аймаг зөндөл бөөнөр зар тавьсан байла. Манай ээж ийм хүнд очихгүй би сайхан дүүтэй мундаг тухын дүүтэй хүн. Би тэр өндөл очино газрын зам холод над хамаагүй тиймс би өөр хүнтэй юм хийхгүй. Найд ёо дүүтэй очино миний ястаг гол ит гэдэг дүүгээ гээл. Тэгээд яасан тэр хүн ирээл явсан удаа зүгээр тэрнээс 3 жил холбогдож байна дугаараа утасаа эрдэнэт хаяад утасгүй болоод. Тэгээд тэрнээс дугааруулж авч чадаагүй. Тэгээд нэг компани захирал бац цэц гэж бас хүүхэн байна. Тэр байнг харьцаад утасаа алдаад тэгээд 7 жил болчих боллоо. Тэгэж хөхрөгч юу яагач удам судрааны сайхан танилцуулаач. Нэмээ өвөө ээж аваагаа. Манай ээж аваа тийм манай ээж болохоор тийм ах дүү тийм хүн байхгүй хүн. Цэдэн гэж хүн байсан гэсэн. Манай ээж нь юм аав нь байсан юм. Би тэнийг бол мэдгүй. Ээж нь л байсан шүү. Аав нь л байсан. Цэдэн тэгэл их ясгээл 3 охинтой л айл байсан. Тэгэл одоо тэрийг гэж 2-ыг гэж нэмээ 4-өлээ бол 2-ыг гэж нэмгэрэл манай ээж ганцаар үлдсэн. Одоо 66-аад. Манай аав ээж чадсан байсан юм. Тийм улсад байсан. Аавынх нь ээж аав? Манай аав болохоор Батчи сохор Батчи гэж хүн байж гисэн. Сохор хүн байсан гэж өөр байсан сохор. Тэгээд ээж нь болохоор утхгүй гэж байсан гэсэн. Тэгээд тэр аавын ээжийг тэр анх бүлэгт нь тэр аавын ээжэн онгод одоо энд байдаг гэх богоч цаана. Тэр онгод чинь баяр удгана ээж бүүд удган гэж байв. Сүрэн удган гэж. Тэр хүн босгосон юмсан. Тэр аавын онгод. Тэгэл манай аав чинь одоо бүү хүн ямар багшлахгүй байсан гэж байна. Зүгээр нэг өдөр аль цагаан туяа ирээл тоон дээр унтаж чадахгүй болсон гэж. Тэгэл аав нэг өдөр би бүү нөгөө дөөнөр тэрэл дөөнөрөө галгуулсан дээр онгод тэнгэрт нэрэл цагаан ганц ийм нөөс нарийн цагаан цуу өдөр байрал бөөлцсөн гэж. Тэгсэн дөөнөр нь манай яг үнэн бойлоо түн ба үнэн бойлоо яа бөөлцөөс уулж гүйцгээсэн. Манай банк тэгж бөөлсөн гэсэн. Тэг цагаан цуу өдөр байрал бөөлсөн. Унтаж болдог юм байж гисэн унтаж чаддаг. Шүн дунд басаал. Тэр унтах гэхний тоонаар нь удаж гэрэл орж ирээл. Тэгж байдаг байсан гэсэн. Гайхалтай байна. Тэгээд одоо тэр ээж нь аав чинь дээшээ одонд нь бөө зарим одон байв. Тэр одоо аавын ээж юм утган хүн байсан шүү. Отгон гэж юм уу? Тэр ч утган гэж утган болгоод утган тэр ээж нь аавын ээж нь ээж бас утган хүн байсан хэн гисэн байсан мэдээ. Зөв. Манай аав тэгэж одоо ээж талаас их онгодтой юм байна. Онгод ээж талын онгодаар болсон хүн байг. Тийм байна тийм. Аав талд бол тийм онгод гэж юм байхгүй байсан юм шиг. Зөв. Аав ээж ингээ талаар л тийм үйдэн дамжсан тийм онгодтой. Зөв. Тэр аавынх нь ээж талын тэр онгодод ээж талынх нь хүмүүс аль хавцаа нутгалдаг хүмүүс вэ? Одоо манай таав ээж 2 аав ээжтэй манай аав чинь дээрээ 2 ахтай. 3 ахтай. Тэд өөрөө хөөдөд нь баг байсан. Тэгэд 2 3 эмэгтэй дүүтэй байсан юм байна. Тэгэд одоо 3 ах нь 3 болон өнгөрөөд. 2 нэгийг ичнэ өнгөрөөд одоо манай 2 аав ээж 2 хүн байдаг одоо шаргад. Одоо нэг нь бургаас нь оргал төхөд. Тэр бургаас нь ороод нөөж утсан байгаа. Нэг нь болохоор одоо тэр цооцсон гэж тэр түнбэн хаталт байгаа. Тийм 2 хүн байдаг. Ер нь бол энэ цагаан норын хүмүүс юм уу тийм үү? Түнбэх шүү дээ манай цагаан нуур хүс 90 жил түн. 90 жил хүн байх уу? Зөв. Тийм усуд байдаг. Тэгээ манай аав тийм олон ах дүүгээ нодлон өнгөрдөг хавар аавын ах тэр хамгаан сүлд өнгөрсөн балжир зайран гэж бай. Аав ээж нах уу? Тий. Зөв. Би бас сонсч байсан юм байна. Тэр нодлон өнгөрөө. Өөд болсон. Нодлон өнгөрсөн. Хавар өнгөрсөн. Би тэр ажил төрөлд нь очсон. Та нэг сайхан түүх хуваалцаач. Таны онгод тэнгэртэй холбоотой тантай холбоотой нэг тийм ид шидийн гэмээр тийм айхтар юм болж исэн зөндөл түүх байгаах. Нэгийг та хуваалцаач. Миний одоо галын онгод гэж байна. Галын онгод. Тий, буулгадаг. За. Тэгэд галын онгод гэж одоо няруут гэж байдаг. Одоо энэ байна.
Тэг яруу тонгод. Энэ онгод бол миний өөрөн хуураа гүйлэлтэр хуурам нийцэн онгод. Тэгээд энэ онгод болохоор ингээл одоо би болок бүтэхгүй юм хийн. Хүн амтны болок хүн ар ирүүлгээл одоо манай нэг 14-т байна байгаа. Манай байн татаал юм. Тэгэл би явж болохгүй бүтэхгүй нэг чигээр хийчихэр. Тэгэл уулз олброо нам хаана. Тэгэл гүрээс суулаад үзэгдэн. Би тэр гүрээс галд харуулаад гүүн. Хоньнда нэг үйл явжаас тийм гүрээс. Ийм уусартал бол бүгд олдол аваад авчихар гүрээс. Болж үзэгдэн. Тэгэл устаа хүлээс гарч юун байх хүснэ хөөгээл. Уурлагдаад ан гүрээс болж үзэгдэн. Уурлахаараа. Тэгээд уулз олбор хаа. Тэгэл энэ тэр хүн амьд ингээл ярил засал масал ирдэг ирэх. Тийм юм хийлгэхгүй хаачих. Тэгэл онгод ингээд ороолгүй би бол яруу тонгод бол их сайн онгод гэж боддог. Тэгэл уулзуулаар бүх юм маань яаж байвал тэр яг хүн зөв арин л явж явах юм бол өөдөө зөв үл яв. Тэггээ би л зөрчилтийг аль явах юм бол байхгүй. Бусад онгодоодаас хаачдаг юм тий. Хаач. Айхтар өвчтэй онгод байна да. Тэгээд айл тэгээд засал маслаад болохгүй айл гэж байж та сэр чинь. Тэгээд нэг жил нэг айл дуучсан. Онгод нь гаргуулаад. Онгод тавих гэсэн суухтэр чинь би хоёр хуураа тас тэгээд болохгүй айл шууд ингээл нэг татал хоёр татгсаа дон хийхтэр хуурнам хэл хугуулцлаар гэж байна. Яд дон хийгээл хэлнэ хүмүүжил очсон. Тасралуу зоорнд яаж хөөлөх вэ? Тийм тэр чи хүчтэй онгод. Онгодын шидвэн тий. Шид бөөлөлөхгүй гэж юм тий. Бөөлөлөхгүй гэж болохгүй энд юм хийж болохгүй гэж хааж би хуураар. Та хуурга хүн яаж авах уцхаас гэрээ. Тийм байна. Таны очижсэн айлуудаас одоо их сонин үйл явдал боллоо доо гэж сэтгэлд их тод байдаг тийм. Засал ямар засал вэ? Тэр одоо тэр хуур яаж явахд нэг тэндэгэ агсан. Тэгэд нэг урах санаа галзуурсан хүн ирсэн тэрэн дээр их үгэ агсан. За. Тэр болохоор тийм аймаар тийм ухаангүй ирсэн. Тэр би аймагт тутсан юм байна аймагт. За. Тэгсэн тэр хүүхэн төрөөд ухаан орохгүй. Аймагт 9 сонсон. Тэгээд ухаан алдаад. Тэгсэн би нууцаар надад тэр хүмүүс аваад хараан талаар явны дэм тараа нь үйлчлэхгүй юм байна гэж та хүүхэнтаа өнгөрч магадгүй. Та нар яв гэсэн. Тэгсэн надад үнднэ цагаар байх тэр хоёр давхар дээлтэн гонжаас хоораарсан зогсоос нэг суусгс. Энэ юм одоо юу юм шулуун чүтгэр юм уу зогсож байгаа юм гэж. Тэгсэн хулгаагаар гялс гисээ гээл. Тэгээд тийм дээр арцсан мэдээж болоогүй. Тийм охин хэвдсэн очиж хуурдаал улаан уц гартна гэж байл тэгэл хулгаагаар гарч байна. Тэгэл ээж аавд нь хэлсэн за энэ чинь ингээд хоног. Маргааш ороо нар гутаж яг 5:30 үед л охин таны зүгээр болно. Тэгэхэд л та нар айл түгээр дэ инээ тэрээс үлдэм тийм болно гэж айл түгэ охин чинь зүгээр олно гэж гээл. Өстө баярлал хандах гялалаа гэж байсан. Дараа нэг айлд чан сууж байсан. Ёстой тэр хүмүүс ээгүү өрөө хүмүүс байсан. Баярлалаа. Яг л тэр миний хийсэн яг охин ухаан ороод ирсэн гэхэд 9 хүн ухаангүй байсан. Тэгэл таас мундаг хүмүүс айлаа үсээ. Тэгээд хүн нь усч ирж байна гэж басч гэж. Та тэр охин нь тэгэж тэр тийм хатгах тэнгэр тусад байсан. Бас тий. Тэгээд яах вэ тэгэл хатуу юм чийгт бол хамгаалдаг бол хүн өөр дээр ав. тэгин тий. Өөрөөрөө буцсан айлтай. Ховс бол хамгаан амар ховс юм бол. Айхтар хамгаалт шаардлагагүй. Шаардлагагүй ховс бол зугаанаад. Үсэгтэй хугацаатай хугацаа гэж байна. Тэгтээ мэддэг хүмүүс ямар байд надад бол хамгаан ингээл онгод тэнгэр туулганы айл бас нэг их онгод тэнгэртэй айл заллагаар гал очих тэр бас их онгод тэнгэртэй айлд хүн чинь тийм ийм онгодтой гэж хэлэхгүй шүү дээ хүнд. Тэгсэн ямар онгод ямар хөл ямар онгодтой болоо яаж ордог ширэн хатга ямар байдаг болоо хүн чинь айжил суугаад. Тэгэл яг ширэн цал нэг бөөснөөс хоож тэр онгодны яаны ямар бөөр яах юм чи тэр онгод нь цаанаас ороолгүй хэлэл явах юм чи яах. Тэгтих олон онгод тэнгэртэй хатаа юмтай айлаас бол айдаг. Өөр тэр цуцдаг. Тиймэрхүү төв байна. Өхрөгч ийм юм байдаг юм. Одоо та чинь далд ертөнцтэй хийсгэлэн онгодтой харьцдаг юм шүү дээ. Тэрнтэй адилхан өөр тийм хийсгэлэн эвгүй юм харж байсан юм байна. Зүгээр хий юм харж байсан гэж. Юу харах вэ? Тэр чинь нэг үе тэр 17 галзуурч агүйда заа юм. Бөөрэ мэдээг. Тэнэг бол сонин зүйл гэж утсан.
Одоо та нар цуслан замаар ирвэх энэ хойгоор ирвэ. Тэглээ. Хойгоор. Тэн дээр одоо улаа загасаар игээд явж байгаа эсвэл гарах тэр нуур нэг байшин байд. Тэр нард би нэг кавар манай хүрээ хаан талд нэг очиж явсан. Тэгсэн аяа олон ихээр хөө ланцаа хор зүрээ янз гүйжрээд. За. Тэгсэн би яагаад ч юм тэр нэг удаа хагас ус санаалаа. Ингээд би гараа алгыг гэдэг байх гэ. Тэгэн зэрэг ирээд тэр янз гүйжрээд наалгаа нүрээс нь аюул харин хошооно гэж гिचгнөөлж яасан. Би тэр нэг л их сууны юм гэж боддог. Тэг нэг янз гүйжэр гараа нүрлээд буцаж билээ. Тэг байгалийн сони юм байна. Сууны тэр л их сони гэж боддог. Одоо яг бас нэг хүмүүс аюул их юм хоорондоо талцаж одоо тийм үгүй гэж ярьдаг нэг юм танаас асуумаар санагдаад байгаа байхгүй. За. Одоо таны та түрүү ховс гэж ярьлаа шүү. Одоо сүүлийн үед нь орчин үед одоо энэ бөөгийн янз бүрийн фэйсбүүкээс ингэ харж чад хүмүүс маш их асуудаг юм. Тэр юу гэхээр эмэгтэй хүний улаан шүүсээр эр хүнийг ховстож орхитдаг гэд нэг юм яриад идэв. Тэр одоо тийм үнэхээр байдаг юм уу байдаг юм тийм. Улаан юугаар улаан шүүсээр эмэгтэй хүний сарын тэмдгээр гэсэн үг. Носто мэдгүй тэ нэмэдэг. Харин тийм байдгүй яасын тийм байх уу. Бараг би нэмэрлэг тэр утган хүн бол бөөлдөггүй. Тийм сараа эмэр утган хүн бөөлдөг. Эрэгтэй хүнд одоо тэрийг эдистэй хүн бөөлдөхгүй уулгачдаг гэдэг байгаа байхгүй одоо. Феномен мэдгүй тэр одоо тийм утган шалтгаал усууд тэгдэг бол. Харин тий одоо тэгэл хүмүүс манад арахад бол хийж тийм байх. Тий. Зарим хүмүүс бол харин үснээсээ барих хувцалдаг байж юм шиг дээр юм. Манаа нэг үснээсээ барих хувц хийж байсан гэсэн. Үснээсээ барих хийдэм байх гэж байсан. Үсэнд чи одоо хүний нөгөө хамаг түүх мэдээлэл. Тийм тэгээд зарим хүмүүс чинь бүсэнд нь хийдэг гэдэм байлаа. Яг го тэрийг яагаад асуусан гэхээр сүүлийн үед одоо энэ бүү удгаан зайрны нэртэй хүмүүс аюух тэгж танаа нөхрийг ч юм уу танаа найз залууг ч юм уу улаан шүүсээрээ ховстоод орхитцсан байна гэж их засал мас хийгээд идэг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо тийм дарахтад бол тийм байхгүй юм шүү дээ. Байхгүй. Юу гэж байв тэр чинь бас байх үндэсгүй тийм байсан бол тийм үний яасан үед утган бөөлг тэр үед баг тэр айлцсан яла жишээллуудыг ял би гэртээ төрлөө гэж баг юу хорин нэг юм уу тийм хоног одоо би тэнгэж баг сараан дараа би тэнгэр дээр одоо юу дулаагийн гол гурван гол дулаан чул авчир галдаа хаж өдөр шөнүүлээс гэж тэгж би хараа хорхоглож би хараагаа цэвэрлж ясаж донготоо болсон. Энэ онгод гэж юм одоо манай гэрэл хүн төрлөө тэр онгод ингэж юм хэдэн цуудэр харасан заяас гэж байхгүй. Төрхөн улаан буданд байд гүфлэн улаан будан хоёроос чинь жигшдэг байхгүй ч юм чинь хэдэн цуудэр л болчихно гэсэн үг байна. Зүгээр цуудэр л болчих. Тийм тэгэл одоо тэр чинь би энэ тийм би явдаг хүн байлаа төрлөө гэхдээ тэгж л одоо хүн чинь би арай өс гэж донгот ингэж тооцсон гэсэн үг байна. Их ариун сайхан сэвгүй би дээр л онгодод ирнэ шүү дээ. Тэгээд тэр чинь тэр хүн өнгөрөхтөр бараг 49 хоногийн өнгөрөөж одоо онгод тэнгэрэн цаалгаж онгод тэнгэрэн одоо жишээл одоо манай аав гэдэг одоо энд би энэ гэр суугаад тэгээд өөд болцлаа гэдэг энэ онгодод байг надад дагаал ял гарна. Гараал явлаа гэж чинь одоо манай гэдэг үгэлж авдаг хүн байдаг бол үгэлж авах юм бол тэгэл энэ онгодод чинь шинээр босгоно. Би манай 19 онгод тэгэл хэрэг та 20 гаруй онгод байсан. Тэгэл бүгдээ модлон гаргаж яасан тэгэл аав ээж шинээр нэг 2 их онгод ямар та яах бөөлж яаж чадахгүй гэж 2 онгод босгож өгсөн. Ээжтэй. Та тэр хоёртайгаа л байна. Тэгэл одоо энэ жил аав босгаал одоо аавсаа хүүгүүрээр тарах тайл бол өчтөө өнөр даав нартаа ч онгод тэгэл одоо босгаал явах шүү. Утигээд энэ одоо би бол энэ цагаан нуурч зайран утгач бол байна. Тэгэл энэ төх мөхийн шарга энэ тэнгисэг олдвол манай яг олдвол надаас их хүмүүдгэн хүн гэж байг. Тэгэл энэ тэнгисэг бол энэ одоо энэ улаал замнаа авч яах гээд идэр шүүрсээ яла пүү бах яла аргалал явуулчин. Эндээс доош болохоор яла уссоо бүхлээлж одоо би л миний босгаг онготой л гэж яг бүгдээ би л дөөсөө гахад өнөрлө манай уугнаар юмс бүгдээ бөөрэ. Бүгдээ онгод тэнгэрэн зайлбарч гэж өчрөд болж явдаг юм байна. Сая шинэ 6 сарын 4-нд шинэ 9-нд хэрэг тахилгын гараад ирсэн. За. Ахад өнөртэйг хагас нь уучсан хагас нь намар уучсан 12 айл уучаад ирсэн гэдэг. Тэр удаан юм чи мэддэг кутуснаа хүн мэддэг айл тудлаад л манай дүүнэр амт гэж л ам хатгалаа гэж.
Тэр ямар би ямар хөдөлсөн юм чи ямар юм яриасан шам мөн хатах уу гэж би. Тэгээд өвдө хүн би tad одоо хэнгэрэг дээлд хүч хөрөхгүй байгаа. Хүн. Tad одоо хэнгэрэг дээд бол яг бэлдэж байгаа. Тэгээд би гэл аав байх тэр аав хэнгэрэг дээлэр л гэл явдаг байсан. Мaka хоёулаа. Дундаа тэгэл аав өнгөрөх тэр манай аав манай аавгаа юм чи аав гэж би хэнгэрэг дээлэр авчрахаар манай аав та нар хаана онгод болж босгож хаана юунд насар барих гэв. Хэнгэрэг дээл тийм бай юм байдаг гэв. Залж аваач тэр залсан газараа онгод болгож босд юм наата. Тэгвэл онгод яаж босд юм гэж яагаад залсан удаа уулын бэлдэж маад өнөр хэнгэрэг хийж байгаа тэгээд болж өгөл шинэ 90 сарын шинэ 3 хэнгэрэг дээл юмсаад. Чадах хүн тэгвэл хутай хус даваад яв санаад л. За өхрөөч би танаас асуугаагүй та нэг за нэг ийм юм яриад үлдээч та гэж бодсон зүйлээ та бас ярьж өгөөч. Одоо би бас сайн мэдэхгүй байгаа учраас танаас тэр болго асууж чадахгүй мэдэхгүй ч магадгүй. Одоо ямар юм асуу тэр чинь. Ер нь та өөрөө одоо нэг ийм яриад үлдээч та нэг бас нэг тийм үйл явдал болж исэн да гэж бодож байгаа юм бэ бас ярьж өгөөч. Тий харин байж магадгүй. Гэхдээ би бол гэж боддог гэх. За яг уу би ямар их хэс хэрэгтэй юм болж ямар төрөсөн биш. Хүнтэй адил хүн болж яасан. Тэгэл одоо аав гэдэг юм уу юм тэр одоо аав нэр хүндээ унгаах. Тэгэл одоо яг насан юу дээрсэн чи тэр аав гэж тийшээ ингээл хэнгэрэл юмш надад тийшээ ингэж надад онгод хэнгэрний шээ дээш болгож нийлээ тэр улам манд болж. Үшээ гоёр да тэр зайрын охин тийм гэж айл болохоор аав нэрэг унгаах айл болохоор өөрөөгөө гоё юм дээр тэргээд гоё айл болохоор их нэртэй сүрт тийм нам болог нэрсэр бол нас 50 гараад 60 дэх тэр их нам болог тийм буур суурт тийм гоё тийм дутаад бол юм тийм гоё болж явахсан өөр хөөхтэй гоё явал хасан л гэж боддог. Та тэгвэл одоо ерөөсө боссон цагаас хойш хуураар л ер нь явж байгаа юм байна. Хуур хэнгэрэг хожиж аав байх тэр хэнгэрэг. Аавынхаа тий. Тэгээд урагшаа авто би гуасаа хэнгэрэг төв болсон ч авдаг. Хэнгэрэг дээс навч явж болдог байх. Одоо ял олон түмнэр хэнгэрэг чирээд явна гэдэг чинь зүгээр яах болохгүй. Тэгэл им хатаа им юмтай хүмүүс гэл мэргэлж гэл яах тэр би бол үнэлдэг би бол одоо та нарт очиад та нараа сэтгэл хоороод яах вэ? Та нарт очиад ямар эргээд уулзахгүй лааны өрөөс. Та нар яах вэ? Ингэж худлаа нү байна гэж дараа нь яриул явах юм тусдах та нар хүндээ өсөд та нар гэртэн ирэхлэг ирэм Монгол тэмдэг сайн. Тэгэхгүй бол би одоо интернетээс юм хийх та нар хийж чадахгүй юмтай юм болохгүй байвал нэрэн хорон эргээд уулзах нь үүрэг хичээлтэй юм болно. Тийм учраас та нар гэртэн ирэхтэйгээл ирэх тань ирэх бол тэр л үзгээ. Тэгэл говь байснаа шиг л зуурал ирцгээ ажил байт. Ирэлгээ яг тэгэл ирэхтэй тэр хүмүүс нэг ирэл явна таних болсон туулзал уучрал явна. Тажиг олон тэр чи юман сайн хийж ёстол иргээд олон үртэй авсаа юм аа. Тэр урагшаа хүмүүс үгүй тэгж оож өгсөн бэрдэл тэр энэ тэр юм хийдэг тийм өнгөнэл байд юм уу нэг гэл явал тэр хүн чинь нэг айлт шүтэн дахиад иргээд тэр хүн бол тэр хүн дээр очихгүй нэг ил юм хийдэг та тэр нэг юм тэгж яах мөнгө яг байх үдэж байх мөнгө төгрөг бол тийм сон юм биш гэж бол явдаг байх гэдэг бүгд юм болдог гэснээр мөнгө түн сэтгэлээр юу гэн тэнэ аваалцаа итэ мөнгө төлөө болцсон зарим усуулын тийм заслаа тэгж чинь гэл пэстер тавьсан байт юм ба тэр юм уу да сонирхдаг тэгж би тэгж хүнд харин тэгтээ хатуу юм дээр бол би үнэ хэлдэг хатаа хөцөө байдаг. Та нар бол яах вэ? Та нарын тийм байна. Би бус тийм бол сэтгэлээр яа та нарын хатуу юм бол би тэгж хийх усууд бас тэгдэг юм а тэгээс би тэдэрч тэгж хэлэхгүй. Гэж хэлдэг байг. Гэхдээ бол хатуу юм заавал байх ёстой. Байх ёстой. Тийм тэгээд энэ ноён нурын тэр юм яаж ирсэн хүмүүс бол яах вэ? Сэтгэлээрээ сайн юм аа хүнээ тэр юм авахгүй нь шиг олон юм аа л хийж тэр усууд яг үнээр нь ийм онгод тийм хүч тийм онгод тийм хүн яг онгод гэдэг ийм юм байна гэдгийг л харуулах нь чухал. Та шавтай юу хөрөгч? Би шав байгаа. За. Одоо би 2 шав. 2 одоо мэдг 3ч байгаа. Тэгээд одоо 4ч болсон юм байна тэр Улаанбаатар утга. Би анх нэг өвөр Монгол одоо 59 60 хүрч байгаа нэг юм хүн байлаа. Улаанбаатар хот. Тэр юм хүн ирсэн. Тэр бол зайлал одоо чийж таньж магадгүй хөө ям Чимбат гэл хэн ям гэл байт юм ба. Алдраа үлээ. Откавр.
тийм охин. Октябрь юм уу? Октябрь. Яг тэр охин амтаа ирсэн. Тэгсэн тэр охин хэл тэр хүнтэй яаж уулзсан мэх тэр би утсаар ярьсан байг. Тэгсэн би тийм хүн байна нараа гэдэм надад. Тэгээ тэр чинь бөө хүн байсан юм байна. Хүнээр багшлуулсан өвөр Монгол хүнээр багшлуулсан. Хэрэг бүрээс үлдээ өвчин зовлон тусаад ингэрэг дээл нөх хүүхдүүдийн шатаагаад. Тэгэд энэ тэр хүн дуцаараа хэрэг бүр туулдаа тулцсан хөөрхөн хүн байсан. Тэгсэн надад нэг өдөр яриад тийм байж гэсэн та хүрээд гэж өстө болохгүй болсон юм аа гэсэн. Тэгсэн ирээдүйн тэр хүн охинтойг ирсэн. Тэгсэн охин нь бол хэлж байсан би тэр хүнийг ирээд би бол за яг та нэг 7 жилийн дараа ирэс үе 7 жилийн дараа хоёуг гүтсэн юм сайртай. Тэг яг миний тэнгэрээр явбал та зөв явах гэл. Тэгэл би уйлал тэр хүн яшин бөөлөөлж өгсөн байг гэ. Тэгсэн охин тэгэж яасан ёстой та гэж мундаг. Ёстой манай ээж түнэндээ би бүр цөхрөөд ээжэн хэдэл хингэрэг та аахгүй ч үтгэрээ нот цүлээхгүй юм хүлээж яа гэсэн юм гээд уулаад ээжээ юм бүгд галдцсан байна. Та ямар сайн хүмүүстэй ийм сайн хүн туучрсан ёстой. Тэр надад ээж чи хөөн чи охин ч багшаал гэд. Танд багш ёстой баярлалаа ийм сайн хүн байдаг гэж аль тэр мэдсэн бол манай юу гэж яах ёстой багшаа гээл. Тэсээ 3 жил ирээр та нар тэгвэл янзан явах гэсэн. Тэгээс 3 жил бас угсраар тэр болвол тийм. Тэгээд өөрөө бас тэр чи юу хүн лээ дээ. Таринтэй. Мундаг хүн. Тэгээд одоо над тэн дээр надаар яагаад мэдхгүй тэгээд одоо би 3 жил ирээд явуулсан тэгээд одоо хүн чинь тэгэл тэр бол юм уу хөөж би тэднээс сонгоордог. Би тэднээс юм авах шүү. Нүгтэй гэх шүү. Тэгтэр одоо тэднийг чинь тэр хөөн чиг энтэнд ажил хийгээл гангарч. Тэр бол амар шудраг заяа. Их нэрээсээ хөөн болохоор 2 хүүхэдтэй их нэртэй байсан. Тэгсэн би мэрэгдээд хэлдэг байх хөөдөн. За чи юм бачид их нэрээс сал. Чиний хинэр чинь өөр нөхөртэй юм байна. Тэгээд чамд ирдэ гэртээ байсан чи 3 наас зам бол байх болцсон байна их нэрч. Чи ааждаг бол чин тэр удаа тэр дагалдаж байдаг хүн тийм цагаан толботой ч юм уу содон тэмдэг тийм хушин шар юм өгсөн юм байна их нэрч. Одоо чи аажаад харах бол байгаа их нэрчсэн гэлээ. Байгаж төвхрэж найз хүүхэн маань өгсөн юмсэн нэг бичгэн цагаан шигтгэс солонгор шар бөгөж өгсөн маань их нэртгэ. Тэгвэл тэр юм одоо чи салын юм болж юм тэрлээ гэж. Тэр аймаа зуурлаг тэр хүмүүс чинь итгэс сэтгэл гэж тийм айл зуурлагдтай буулаач тэр юм уу тэгээд тэр залууг ээстэйг яриад уучаал 3 хонжоо ийж би салчлаа гэж. Салцсан. Тэгээд одоо дахиад их нэртээ сав 2 хүүхдээ тэтгэм төлнө одоо тэр их нэр дахиад айлаад 3 хүүхэдтэй. Тэгээд тэр дагавар хүүхэдтэйгээ 5 хүүхэдтэй болсон. Дагавар 2 ээжтэйгээ нэгэнд саран тэгж сар болгон тэтгэмжээ өгч яваад. Тэгээд одоо явуулгын амьдрэлтэй яваа би нөө үржилнэ өөрөөс нь хот орж очилсан. Тэгээд удаа болохоор тэднэрд натныг их ярихгүй болсон. Тэр манай шав болохоор бас нэг их яа би залгаж хай мэнднаас хойш өөрс яг санаагаараа залгах хүн чинь хөл дээр босч гараа бас өөрснөө тийм болчтой юм байна. Тэр бол буруу гэж очиж байгаа гэ. Тэгээд би эртүүд хөвд нь хэлсэн дээж та байгаа гэсэн байна гэх. Ягаад надад ярих авал яа би та нарт үрж та нарыг ч мартахгүй багшаас та мартахгүй гэсэн. Би та нараас юм хүн аавна гэж яриаггүй та нар ээж за минь тустай сэтгэлээс би та нарт хүмүүж чана. Би та нарыг нөгөө өтгч оруулж чадсан зүгээр чамааг л будаад гэж хайс би онгод тэнгэр сах юмсаа би танахаас авахгүй нэг л аавна гэж тэгснээс хойш ээж нь сайн багш гэж одоо яг нэг их ярих тэр хүн ч бас сайн болоод ирсэн ярихгүй болчт юм аа. Хэд дуур отож явсан хүн шүнсийг яаг тэр бас яач. Тэр одоо хүн хүний л юу бах та. Хүн арын шиг маш сайхан санддаг хүмүүс бас байгаад. Байлгаа зарим нь бол аймаар байдгүй хэдэн жил мэлж болсон гэдээ ярьж одоо миний би ч дуцаар хийч нэмтэй тань гадаадаас хаш ярьдаг. Тэгэл яг ирэгдээр нь таних. Ирэгсод ирэгдээр нь таних л байгаа. Тэгэл уцаар бол таньдаг юмс ёо. Тэгээ хэдэн жил үйлч вэ? 17 тагаас. 17 тагаас бөөсөн гэж одоо 40 хүрлээ хэдэн болж байгаа. 20 хэдэн жил үйлч байна. Та одоо нэгэнт одоо манай сайхан нэвтрүүлгийг орж байгаа юм чинь би таньс нэг юм гоож болох. За. Та нэг сайхан эргэн тойрныхаа хангааг магтаад нэг сайхан хуур татаад өгч болох уу? Болно. Магтаал би хэлж өгөхгүй. Яг та өөрөө л бодож байгаа зүйл чинь таны бас сайхан хуур тач бүүлж байгаа гэж үлдэх гэсэн. Бөөл яах уу
Нуулан тэнгэр мэнгэр залбирдаг юм байх юм. Ингээд одоо гэж харж манжаар таар тэнгэр. Орон харам баян ханга манга гээл. Тэгээд ихэд жишээнуудыг эсвэл одоо ял хүн амьд нь ял юм засал хийж яах гэж бодох юм бол иймэрхүү маягаар. За ялгдаг гэсэн байгаас. Шүүх хаан тэнгэр хараас заяас нөөрөн цараас өөрцгөө их тэнгэр танаас шүтэн өөс танараа шүтж энэ сайн үлэг сайн сайхан болгож минь бодсон минь алдраа бүгдээ энэ хүн хийж аваад л төрлөг суманы гэж буянтаа сайхан нэр алдраа мандуулж өгөөч шүүх гээл. Ийм сайн орон баян хангуун дээр жавартан ээж тэнгэр юм танаа урдаар танаас гар ийм сайхан явж ирэхтэр ачаа сайхан залуу дансан улаатаа санга бодоод ирэхтэр алгацсан ойлго алгасан замыг сайн ийм гоё ийм сайхан юм боллоо гэж баярын мангад тусах алдар нэрг авъя хизааныг өөр хөөхт манай ээж ийм сайхан ийм гоё хүн явууж гэж хизааныг цагт мэддэхээр ийм гоё болгож өгөө артаг гээл. За гítala. Ийм сайхан юмд орж ийм гоё ярилцлага өгч чанхудаа гэж ийм гоё хүн ирж манад ийм гоё ярилцлага авч байгаас та нар энэ их тэнгэртэй та нараа буян та нараас гавья ачаа сайхан аваач гэсэн ач тусаар л би ийм гоё юм гэж гэж байхын жишээ. За ястай сайхан зүйл бичээд хамтад үлдээл тий. Одоо тэгээд манай энэ бичлэг манай нөгөө YouTube гэдэг нэг юм байдгийн. Сувг интернет гэдэг. Тэр YouTube сувг байршичаар тэр бол одоо ингээд ерөөс насан турштай ингээд хүн үзээл яваал. Хизээч устгах гэдэггүй. Тэгэхээр одоо нөгөө Монгол телевизийн архивт нөгөө Балжир одооны бөөлж ирснийг ингээд бичиж авчаад ингээд үзүүлдэг шүү дээ. Зогтаар. Яг тэрнтэй адилхан маш олон том юм. Одоо ч тэрэн дээр орж үзөө манай бөө сууд юм байла тэнд чинь. Бас. Тий. Би хавар аймагураад тэрэн тийм бөө нэрээ гэсэн юм ороод. Би бөөр тэр бөө дутган баяр удгнаж бөө дутган ям бөөл сууд байла. Тэд Балжир зайран. Тэд манай аав юм нэг тийм цэнхэр хэд харт хоргон том хэд харт хоргон дээлтэй бөөсөдгөө. Манай бүр залуу хүмүүс бүр залуу хингэрэг дээлтэй гадаад хүмүүс утсан. Ям бөөлж байгаа бичлэг юм байдгүй. За танай ээж шиг хин гэж бодох юм лээ? Манай ээж утга хүмүүс. Манай ээж утгандаас утган тийм бөө мөөхөн байгаад юм шиг байдаг. Зөв. Эрдээ уучгүй шууд юм шиг байна. Танд одоо яг бид нар бол бөөгийн тухай нэвтрүүлэг хийж байна л да. Гэхдээ би бас боддгийн манай монголчуудын дунд их том хүчтэй номтой тийм хувилгаан ном судартай одоо яг ч тийм лам гэд хэлчихэж хэцүү бөө гэд хэлчихэж хэцүү тийм хар хүмүүс гэх юм уу одоо хингэр байраагүй хийдэж захилаагүй. Тийм хүнтэй та учирч юу их айхтар номтой уншлагатай хүнтэй. Би эртөөдөл тийм нэг хүн тутчирсан. Тэр бол зүгээр судас бариад удган хүн гэж байгаа. Удган гэхэд удган биш. Бариач гэхэд бариач ч юм уу. Эсвэл бас тэр манай шав шиг нуу хүн юм бол сая ирээд явсан маад хоттон тэр манай нэг шавтай тийм хүүхэн байлаа. Хингэвтэй нэр юм. Тийм алт ширүүн харцдаг. Тэр бол бас бөө судлаач. Тэд бариач тийм мэрэгжилтэй хүн. Бас өвдөстэй л хүн байна тийм. Тэр бол харин шаацсан амар сайхан маргаалт хүн байл. Тэр сүмнээс судас баригт бол зэр зөмлөрөө яд юм юу тэр онгод тэнгэр хөвчөр яд юм бол хүнийг бол яг л хэлдэг. Тэр судас барьж хэлдэг хүн байл. Одоо манай апа хүүд нэг юу ирж байсан сэвцар хүн. Сэвцар. Тий. За. Ирж байсан юм. Тэгээд юудэт гэдэг вэ? Тэр бөө судлаач хүн. Тайгмагаар сайн явсан. Тэгээд тэр хүн одоо би харин тэр үед юм хадгалах хүн гэдэг чинь лилээ юм байна. Тэгэл тэр нэг жил ирэхтэр яг ийм одоо бөөгөө тийм удамтай тийм зайран тийм хүн явсан ийм мэдэл дээр үе хитэн унаас нааш яасан бүх бөөнөр тэнэс юун дотроо бит хоёр яваа юм. Одоо тийм ээжээ тийм байдаг тийм
удамтай тийм судартай тэгээд тийм тэтгэх үед орсон өмнө зайран гэж хүн тэгээд одоо тэтгэх үе нь болсон хүн болохоор одоо би дулаацагч үе юм уу. Тийм бас хөхрөөдгөн гэж одоо зал юм удан гарсан гэсэн нэг жил явахдаа тийм аабд хоёр бүх юунаа одоо тийм ном хэвлэж авчирж өгсөн юм. Аа за. Тэр тэгээд одоо би хаач усан мэдгүй байгаа. Өөстө чухал ном байсан. Чухал ном байсан тэр. Өөрөө бид хоёроо зураг авч ярилцлага чам шиг ярилцлага авч аваад. Тэг 3 жил болоод эрэхтэр аабд хоёр нэг тийм би яг энэ ширэнэ энэ хэр том тийм энэ хогорог тэнгис одоо дээр үед хаан сууж нутаг оронтой нэрдэл манараа тэр бүүдүүд унаас дээр удгун ямар хүн явуулсан ирдэ бүгд судартай нэг ял хэдэн үеэр нь яажсан их ном авчирд биелгэлсэн байх аабд хоёр. Тэр хин гэж хүний ном гинэ? Тэр одоо юудэт гэдэг юм ээ. Юудэт. Тий. Тийм хүний ном юм уу тийм үү? Тэр хүн чинь тэр бөгөө холбоона хүн ёо тийм бөө судлаач гадаад хүүхэн байх гэ цэвцаар. Гадаад юм уу тийм? Цэвцаар. Швейцар юм уу тийм? Тэгээ тэр хүн чинь тийм ном манар тавчирч өгсөн байх. Тэгвэл би хотоос хайгаад олоод өгье гэсэн төлбөр Швейцар юм шүү дээ. Цэвцаар хүн. Гэхдээ хутгаж байж магадгүй тэр чинь. Би ч гэсэн сурыг да. Сураар яг нэр нь цэнхэр алгадын ном байсан. Тэгээд ёстол бид хоёроо мэддэг одоо миний нүв байхж баг мэддэг гэх үеийн бүхэлбөөнөр ямар гудамтай ээж нь ямар хүн яаж явуулсан тэр номных нэр нь танд байна ядаж. Нэрээ чи мэдхгүй юм. Юу гэсэн байлаа тэр чинь. Нэг тэр ямар бөөгө холбоо гэсэн байлаа нэг номер тэр хаяг маягтайгаа юм байсан байх гээ одоо цэнхэр алгадын цуцаан ном. Зөв. Одоо ээжэнд бас байдаг гэл би бол тэнэс нандл хадгалж байсан. Яагаад алдсан одоо тэр хамган хэрэгтэй байгаа. Тийм байна тий. Тэгээ залуу байсан үеэгээ болохоор. Тэгээ айл амтан булаагүй үедэл бүс нь болж хайслуулах гэж бодсон. Тэгээ одоо юу үедэл нэг залуу байсан болохоор тоогаагүй тий. Тоогаагүй. Тэр бол их чухал юм байсан байлаа л одоо. Тийм байна. Тэгээ тэр хүн тэр үеийг удаа тэр ном бол эсэг бол бит хоёрт л авчирсан болохаа да гэж бодлоо. Өөр хөндлөө гэсэн дуудахгүй байгаа. Тийм үү. Тэгээ одоо юу би харин одоо тэр хүн яг байнг авч явуудгаас нь хатгал нэг хар чим батгал нэг хүн байд юм. За. Тэр одоо аюул байж хатгалдаа байдаг гэсэн. Нэг даваан ям гэж хүн байгаа юм. Хатгалаа тэр хоёр байнган авч ирдэг энд. Тэр ус содог болох юм бол тэр усаа дамжуулаад юудэт тол чигээ дугаараа наваад гадаад байсан ч ярих тэр юудэт бол гадаадаас монголоор ярина. Тий ярина. Монголоор чүлээд ярина. Одоо тийм зарим одоо тийм өмнө зан хөхрөөдгөн тань хүү тэр хүнээ тэгж яс ном хүм одоо байна гэх юм бол юу гэж хэлэн юу гэж олж авал танд өгсөж өгнө. Тэгэхээр тэр чи бол юугаар ярьдаг. Монголоор чүлээд манар. Амар юм. Гадаа тагт ярьж уз захиамаа шуудын явуулдаг. Дааван авчаасан зургийн амны дотор явуулсан. Явуулсан. За энэ сайхан ярилцлагыг өнөөдөр өгч манай нэвтрүүлгийг бас чимж оролцсон анхны удам боллоо та. За баярлалаа. Маш их баярлалаа. Таны өдөр байх болтугай. За би арай боллоо. Анх удаагийн юм үс өстө баяр. Сууны юм үзлээ баярлалаа. За баярлалаа танд.